Hi, бүгдээрээ сайн уу? Шинэ 7 хоногийн мэд хүргээд шинэ влого эхлүүлье. Бид нэр 7 сарын 1-нд хаалган дээр ийм зарын чанартай юм нааж тавьчаа. Тэгээд засварынхаа ажлыг хийсэн. Тэгээд бид хоёр хүүхдүүдээ байхгүй хооронд амжаад засвараач эхлүүлье. Дээрээс нь нүүдэл судлаач хийгээд ерөнхийдөө 7 сар бол маш ачаалттай завгүй сар болсон. Би спорт хийгээ санаад байгаа юм уу гэдэг. Манай сүхэгийн ажиллах арга барил бол ерөнхийдөө нэлээд эмгцэгцтэй, нямбай тийм ажилдаг. Цонхон дээр бүх хэрэгтэй багажнуудаа ингээ өөрч тавьчаад тэгээд мэдээж хамгийн чухал нь бол кофе. Тэгээд гэрээс хамгийн түрүүнд кофеныхаа машиныг авчираа тавьсан байна. Тэгээд манай энэ туслах тоогооч маань ирж одоо зарим нэг зүйл дээр ингээ туслалцсан. Тэгээд дээдлийн таацны бүх нүхнүүдийг авч нэг бүрчлэн авч будсан. Тэгээд миний хийх ажил бол ханны өнгө сонгох. Өнгөний сонголтын дээр анхнаасаа бид хоёр нэг бараан өнгийг сонгоно гэж ярьсан. Яг л манайх алкогольны зөвшөөрөл авчих юм бол ирээдүйд ингээ баарны зорилтоор бас ингэж үйл ажиллагаагаа маань явагдах байгаа. Тэгээ хар ногоон, хар хөх гэсэн хоёр өнгөний сонголтын дээр нэлээд эргэлзэж байгаад хар хөх өнгийг сонгосон. Тэгээд манай нэг талын хан болохоор нэлээд том, тэрэн дээр битүү тийм зураг наах гад. Тэгээд зурган дээр маань яг энэ сонгосон хар ногоон өнгө маань нэлээд тохиромжгүй. Яг л зурганы маань ийм суур өнгө нь ийм хар хөх өнгө байсан байхгүй юу? Тэгээд будагныхаа өнгийг болохоор хар хөх өнгөөр сонгосон. Тэгээд энэ ханны маань хэмжээ бараг 9-10 м хаа. Тэгээд сонгосон зураг маань болохоор 8 м-ийн хэмжээтэй. Урт нь өргөн нь дээшээ болохоор 2 м 60 см өндөртэй. За нэг хүнийг бүр магтанд болохгүй нэ. Энэ рестораны бүхий л зүйлийг гар бичлж өөрөө хийсэн ийм хүн бол миний хань байгаа. Тэгээд ханаараа бахархаж, хайрлж, хүндэлж, үнэхээр шүтсээ. Тэгээд рестораныхаа бүх сан техник, мужаан, будаг, цахилгаан одоо бүхэл юмаа өөрөө хийсэн. Тэгээд яг энэ харж байгаачлан манай ресторан бол нэлээд ийм задгай том ресторан. Тэгээд дундуур нь ингэж хувааж одоо тасалгаа маягийн зүйл хийгээд тэгээд хоёр янзын тек хийсэн. Нэг нь болохоор бар болон касны хэсэг, нэг нь болохоор суши тоогоочийн хэсэг байгаа. Тэгээд яг энэ энтлийн одоо том цагаан хааныг одоо том зураг тавихаар ингэж зураг наахаар ингэж төлөвлөсөн. Тэгээд миний хийх ажил бол үндсэндээ бараг байгаагүй. Ерөнхийдөө будагныхаа сонголтыг хийчээд тэгээд захиалах юмнуудаа онлайнаар захиалаад тэгээд сүхээ бол өөрөө яг хэрэглэгдэх одоо материал юмнуудаа өөрөө явж авдаг байсан. Тэгээ манай энэ туслах тоогооч бид хоёр чинь өөрсдөө хуучин ресторан дээр ажилттай байсан учраас ирж очиод хаяа ирж сүхээд одоо тусламж хэрэгтэй үед нь ирж туслаад тэгээд ажиллаа хийгээд ингээ явж исэн. Тэгээ үнэхээр маш их цаг зав, хөдөлмөр, хүч, мөнгө ордгийн билээ. Тэгээ бүтэн ингээ ханаа бодсон байдлыг ингээ та нартай харуулж байна. Тэгээд анх бол яг буцсны дараа нэлийн дарк бараан өнгө болчлоо доо гэсэн сэтгэл төрж исэн. Жохон эргэлзээ төрж исэн. Гэхдээ яг одоо ингээд бэлэн болсон ресторанаа нээчээд ингээ ресторанаа харахаар үнэхээр тав тухтай дулаахан гоё мэдрэмж төрж байгаа. Тэгэхээр сонголт маань зөв байсан байна гэж санагдчихж байгаа. Тэгээд амралтын өдрүүдээр болон хаяа ажиллаа тарчаад ирж сүхээтэй хаана юу хийх үү гэдгээ ярилцдаг байсан. Тэгээд сүхээ өөрийнхөө хийсэн зүйлүүдийг бас шалгуулж танилцуулдаг байсан. Тэгээд шалгуулах гэхээсээ илүүтэй бид хоёр ярилцаа явцдаг. Тэгээд ярилцахаар маш амар байдаг. Дараа нь буруу зөрүү боллоо гэхэд тэрийгэ тухай дор бүрнэ гэж цасаа залруулаа явцдаг. Тэгээд өөрийнхөө хийсэн, суулгасан, суйрлуулсан одоо юмнуудаа бүгдийг ингээд тайлгнаж байна. Ажлаа надад тайлгнаж байна гэсэн үг.
Тэгээд энэ нь болохоор дараа нь үл ойлголцол гарахгүй бит хоёрын хувьд маш амар байдгаа, амар байсан. Ер нь ганцхан засвар гэлтгүй, ер нь амьдралынхаа бүхий л шийдвэр, бүхий л зүйлсийг бит хоёр ярьдаг. Ярилцсанаар маш амархан одоо асуудлууд шийдэгдээ явчихдаг гэсэн үг. Тэгээд сантехникийн холбосноо надаа үзүүлж ингэж харуулж шалгуулж байна. Тэгээ ерөнхий зураг маань ингээд гарцсан, тэкэ босгоцсон, заалаа ингээд хуваацсан байгаа байдал ингэж харагдаж байна. Тэгээд яг энэ техний энэ цайвар шаргал өнгийг Анука сонгосон. За миний хийх ажил бол ерөнхийдөө техэндээ зориулаад ингээд гэрэлнүүд сонгох ажилтай байсан. Тэгээд ажлаа хийнгээрээ ер нь гадуур явна гэхээр ерөөсө бүтэхгүй, ерөөсө юрч амжихгүй байсан учраас ерөнхийдөө 7 сарын дундуур ажиллаа хуучин одоо суши ресторан хаасан. Тэгээд нэг мөсөн цаг зав гаргаад хэрэгтэй юмнуудаа цуглуулад ерөнхийдөө засвартаа шинэ ресторанд анхаарлаа илүү төвлөрүүлсэн гэсэн үг. Тэгээ маш олон гэрлийн сонголт гэдэм билээ. Хэдэн зуун гэрлийн сонголтуудаас манай ресторанд одоо vibe тохирох тийм гэрэл олж одоо текен дээрээ холбосон байгаа. Тэгээ мэдээж холболт цахилгааны ажлыг бол зөвхөн хийсэн өөрөө. Тэгээд ингээ харагдахад бол нэг иймэрхүү болж байна. Суши тоогооч тал дээрээ 4 гэрэл зоогоод тэгээд каст тал дээрээ 2 гэрэл зоосон. Тэгээд бидний одоо нөгөө сонгосон ханы зураг маань хүрээд ирсэн. Тэгээд урт ханы маань урт бол 10 м орчим ханы урттай. Тэгээд зураг маань болохоор 8 м, өндөр нь 2 м 60 см өндөртэй. Тэгээд яг энэ ханы урт тийм арьсан буудангууд орж ирэх юм байна. Тийм учраас энэ шаландаа бол зураг тулгаж бол захиалаагүй. Тэгээд зургийн хувьд болохоор манай ресторан чинь суши ресторан. Тэгээд жоохон Япон стил оруулъя гэд тэг Японы Фужи уулын зургийг ингээд сонгосон. Маш гоё гэгээлэг. Тэгээд цаана Фужи уултай, наана болохоор Токио хотын одоо vibe оруулсан ийм зургийг захиалсан. Тэгээд энэ зургийг наахад бол нэг хэцүү хүндрэлтэй байгаагүй гэсэн. Тэгээд дагалдах хэсгүүд нь болохоор зурагтайгаа цуг ирсэн болохоор сүүний 3-4 цаг зарцуулсан юм уу да. Тэгээд ямар тач зураг наагаад бэлэн болсон. Маш гоё сонголттой, маш гоё vibeтай ийм зураг сонгосон байлээ. Тэгээд хамгийн сүүлийн одоо үр дүн гэх юм бол та нартай харуулъя. Яг энэ видеог рилээр оруулсан байгаа. Үр дүндээ маш сэтгэл хангалуун байгаа. Тэгээд алхам тутамдаа ханигаа хайрлаж, хүндэлж, бахархаж байсан. За тэгээд тоног төхөөрөмжүүд маань эхнээсээ ирсэн. Тэгээд дараагийн блогоор хамтдаа байгаарай. Тэгээд тоног төхөөрөмж, суйрлалт, угсралтын талаар блогоо үргэлжлүүлье. Түр бай.